Сайн байцгаана уу? Та бүхэндээ би өнөөдөр гэртээ тарьж болох мөнгө гал таваанд байх хэрэгтэй нарийн ногоонуудын талаар тайлбарлаж өгье. Яагаад энэ нарийн ногоо маш чухал байдаг вэ гэхлээр нарийн ногоо болон жимсэнд агуулгадгүй маш их витаминууд байдаг. За энэ бол манайхаар ярьж зансан яншүү байна. Энэ бол одоо грэзи гэж ярьдаг. Буудаан үр. Энэ базиликум гэдэг песто эднэрт хийдэг ногоо байна. Энэ шнитлаух гэдэг сонгины төрлийн ногоо байна. Энэ ногоонуудыг гэртээ ургуулад нартай газар тавихад ер нь хааж ургадаг байгаа. Тэгээд ер нь бол энэ ногоонуудад нарийн ногоог буцлагдгүй яг хоолоо болоход тавлагтай юм уу? Эсвэл бол түүхийгээр нь иддэг байгаа. За энэ грэзи гэдэг одоо энэ буудаан үр шүү дээ. Энэ бол одоо гиз дүүрэх юм уу энэ бүхэнд хэрэгэлдэг. Энэ базиликум гэдэг энэ ногоо болохоор одоо гизэнд маш сайн гизний ашигтай бактерийг үржүүлдэг энэ хоёр ногоо бол. За энэ шнитлаухгийн ийм нарийнхан юм ширхэгтэй энэ бид нар өөрсдөө иддэг болохоор ингээд хайшлаад авцсан бага хэмжээгээр байгаа. Харагдаж байгаа. Энэ ногоонд болохоор маш их витамин С байдаг. Тэгээд мөн төмрийг бид уусгаж өгдөг. Төмрийг цусан дамжуулахад нэсэн үгтэй магнезиум, кальц их агуулдаг. За дараагийн нарийн ногоо маань энэ росмарин гэж ярьдаг ийм зүтгэн ширхтэй. Нэр нь үнэхээр гоё. Энэ ногооны онцлог нь болохоор халааж болдог, махтай шарсан махтай их сайн зүгтдэг. Тэгээд энийг цай хэлбэрээр хандлаад уул толгооны өвдөлт, тэгээд стресс, депресsion гэдэг мөн цусны даралтанд маш сайн. Тэгээд бас тос хэлбэрээр бас байдаг. Артерийн ойл тоснууд гээд байдаг. Тэднийг болохоор одоо шүрмэс татах үед юм уу хэрэглүүлэх юм маш сайн байдаг ногоо. За дараагийн ногоо маань энд болохоор энэ тюмем гэж ярьдаг. Манайхаар бол энэ ганг байна. Ганганы ач тусыг бол манайхан хэлбэхгүй бүгдээрээ сайн мэдэх ба. Янз бүрийн өрөвсөл дарах мөн амьсгалын замын өвчнүүдэд маш сайн хэрэгэлдэг. Мөн арьсны янз бүрийн өвчнүүдэд маш сайн хэрэгэлдэг. Энийг бол гэртээ тарьж болно. Би гадаа энэ сарвчандаа тарьсан байна. За дараагийн ногоо маань энэ гааны навчнууд гэж ярьдаг. Гааны навчнуудын дотроо бас олон янз байдаг. Лимоны энэ болохоор яг тийм лимоны гааны навч байна. Энэ бол ямар үйлчлэгээтэй вэ гэхээр тайвшруулах мөн маш их минерал агуулдаг. Тэгээд мөн халууны үйлдвэрэл усанд хийгээд уухад маш сайн сэрүүцүүлж амны цангаа тайлдаг байгаа.